За сайн байцгаана уу YouTube үзэгчдээ. Тэгэхээр энэ удаа амлсан ясаараа би ямар ч байсан Android үйлдвэрлэлийн систем дээр аппликейшн хөгжүүлэх 2 дахь хичээлээ бэлдэж байна. Өнөөдрийн хичээлээр бид нэр хэрхэн activity үүсгэж, activity-ийн хооронд нь хэрхэн холбож, мөн нэг activity-гаас нөгөө activity руу яаж шилжих тухай үзэх байгаа. За activity гэдэг нь бид нар юу гэж ойлгож болох вэ гэхлээр ерөнхийдөө нэг үйлчлэлийг хийхэд чиглэсэн нэг тийм цонх гэж бас харах хонор ойлгож болохоор байгаа. Тэгэхээр энэ activity дээр бид нэр ямар жишээ авч болох вэ гэхээр за дуудлага хийх ч юм уу, эсвэл зураг авдаг ч юм уу, имэйл гэдэг ч юм уу, иймэрхүү одоо үйлдэлүүд ээж болно. Тэгэхээр хэвчлэн activity бол дэлгэцийг дүүрэнгээс оршоод хэрэглэгчтэй одоо communication үүсгэж харилцах байдлаар хэрэглэгчийн хийсэн ямар нэгэн үйлдэлд хариу үзүүлэх байдлаар ажилладаг байгаа. За тэгээд мэдээж аппликейшн маань олон activity-аас бүрэлдэн welcome screen ч юм уу, scratch screen гаргаж ирээд аппликейшн арай жоохон хүмүүст одоо ээлтэй хандах байдлаар scratch-ыг гарч ирээ. За тэгээд нэг тохиргооны хэсэгтэй байгаа. Тэгээд үндсэн програм руу шилждэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хоорондын холбоо хамаарал маш багатай олон тооны activity-нуудаас бол нэг аппликейшн бүрддэг байгаа. Activity хэрхэн ажиллах тухай ярих юм бол Android үйлдвэрлэлийн систем дээр activity хэрхэн ажиллах тухай ярих юм бол тэнд Android үйлдвэрлэлийн систем дээр бол activity stack гэдэг нэг stack санахаа байдаг. Энд болохоор таны үүсгэсэн ч юм уу ашигласан бүх activity-нууд хадгалагдана. Тэг яаж хадгалагдах вэ гэхээр за би жишээ нь дуудлага хийх гээд нэг activity ч юм уу нэг application ажилууллаа. За тэгвэл би дуудлага хийх гэж жагаад энэ хөндлөгөө мессеж бичиж гэх юм бол миний дуудлага хийх activity stack руу хадгалагдаад за шинээр мессеж бичих activity үүсэлсэн дээр бол гарч ирнэ. Дуусаад ч юм уу back товчлууд дарсан тохиолдолд эргээд миний дуудлага хийх тэр хэсэг рүү шилжих хэрэгтэй байгаа. Иймэрхүү байдлаар stack руу болохоор хамгийн сүүлд хийснийгаа хамгийн их нь гаргаж авдаг ийм санахуй дүрмээр ажилладаг. За тэгээд activity дуудах бүрт эсвэл системийн сан зүрийн өөрчлөлт хийх бүрт activity state өөрчлөгддөг. За тэгээд state өөрчлөгдөх бүрт бид нэр аль болох тэр callback function гэж байдаг те. Өөрөөр хэлбэл on click ч юм уу, on pause ч юм иймэрхүү зүйлүүд байна л. Энэ үзэгдэл буюу state төлөв өөрчлөгдөх бүрт бид нэр хэмжээний параметр хамааралтайгаар төлөвүүдийг хадгалах тийм функцүүдийг нэмж өгснөөрөө манай аппликейшн та бүхний бичиж байгаа аппликейшн илүү тийм user friendly болж өгдөг байгаа. User friendly болох үүднээс маш олон зүйлсийг хийвэл хэрэглэгч одоо хэрэглэхэд маш эвтэйхэн, амархан, тун энгийн ойлгомжтой байх. Тиймэрхүү шаардлагууд бол байдаг. За activity-шнэр үүсгэх. За энэ тухай дэлгэрэнгүй хэдүүлээ жишээнээр ажиллахтаа ярилцъя. За энэ хэд activity үүсгэх тохиолдолд бид нэр activity гэдэг классаас удамшуулах шаардлагатай. За on create функцийг зайлшгүй override хийж хэрэгжүүлнэ. On pause-ыг мэдээж user friendly болох үүднээс on pause-ыг бас хэрэгжүүлэх нь override хийх нь дээр. Тэгээд бид нэр өмнө нь ярьжсэн байхаа ямар ч нэг view нэг тустай байдаг, activity тустай байдаг. Энэ хоёр тустай байснаар ямар давуу талуудтай вэ? Бид нэр яаж view-га activity ч юм уу тодорхой хэмжээний үйлдэлүүдийг аппликейшн дотор хийж яхад харагдаж байгаа тэр дэлгэцийн янз бүрийн зүйлсүүдийг хэрхэн өөрчлөлт бол ярилцж ирсэн. За тэгвэл бид нэр эргээд энэ view-ийг өнөөдөр яаж activity-тэй яг холбох, view дээр хэд хэдэн жижиг сажиг элементүүдийг бол нэмж үзнэ. За layout view гэдэг бас жоохон дэлгэрүүлээ ярил view маань болохоор layouts болон view group-үүдээс тогтдог. View болон view group-үүдээс бид нэр view group-үүдийг нь ерөнхийдөө нэгнээс хамаарсан байдалтайгаар элемент доторх элементүүд нь байрлах уу, эсвэл шугам байдлаар байрлах уу гэдэг grid байдлаар байрлаж болно. List буюу жагсаалт байдлаар бас байрлаж болно. За иймэрхүү үндсэн дөрвөн төрлийн layout-ууд бол байдаг. Тэгээд энэ layout дотроо болохоор бид нар view ч юм уу gadget-уудыг үүсгэж өгөх боломжтой. Энэ gadget view-үүд нь юу вэ гэхээр баатангууд уу, date time picker гэх мэт янз бүрийн зүйлсүүд бол байна л да.
За хэрэглэгчийн харагдах хэсгийг үүсгэх хамгийн өргөн хэрэглэдэг арга бол за resource дотор XML үүсгэх юм аа. За энэ болохоор түрүүн ярилцсан Vue байгаа. Vue-га XML дээр үүсгэж өгөөд тэгээд энэ XML дээр үүсгэж өгсөн Vue-тэйгээ background кодоос харилцах юм бол яг үйл ажиллагаа хийж байгаа тэр source code яг дэлгэцэнд харагдж байгаа тэр user interface хоорондоо одоо хамаарал багтаа ажиллах боломжтой. За ингэснээр магадгүй user interface дээр захиалсан газрын шаардлагат нийцэхгүй ч юм уу таалагдахгүй тийм зүйл гарч ирвэл бид нэр зөвхөн тэр XML дээр тодорхой хэмжээний засварууд хийгээд background кодоо нэг ажиллахгүйгээр маш эвтэйхэн амархан байдлаар апдейт засваруудыг хийх боломжтой байгаа. За manifest файл дотор activity тодорхойлох гэдэг. За manifest файлын тухай сүүл бэлдсэн хичээл дээр нэмээд нэг presentation бэлдсэн байгаа. Та бүхэн тэр presentation-аас ямар ч татаж аваад шаардлагатай зүйлсээ уншаад шаардлагатай мэдээллүүдийг бол авах боломжтой. За бид нэр ямар нэгэн activity-г бол тодорхойлж өгөх шинээр үүсгэсэн тохиолдолд зайлшгүй аппликейшныхаа тохиргоондоо за ийм activity яг миний аппликейшн ашиглана шүү. За магадгүй энэ activity рүү зөвхөн дотроосоо эсвэл зөвхөн гаднаасаа гээд төрөл бүрийн төр хандах аргыг нь бол зааж өгөх хэрэгтэй. За тодорхойлж өгөх боломжтой хэд хэдэн атрибут байх. За бид нар өнөөдөр нэг олон зүйлстэй бол танилцахгүй яг энэ manifest файлын хувьд ямар ч бид нэр activity үүсгэсэн бол тухайн activity-г manifest файл руу зарлж өгнө. За зарлахдаа бид нэр application дотроос хандан зөвхөн энэ хандан гэх мэтлэн элдв янзын permission тавьж өгөлгүйгээр зүгээр default-аар нь явуулна гэж бодож байна. За intent filter бол сайн бид нэр ярьсан тэр хандах эрхтэй хамааралтай зүйлс. За activity-гийн амьдралын урсгалыг зохицуулах. За энд нэлээд олон presentation нэлээд их унших зүйлстэй бол юмнууд байгаа. Тэгэхээр та бүхэн энэ presentation авсныхаа дараа ч яг миний application эхлэхэд ямар функцүүд ажилтгийг за тэгэхээр их функц эхлснийхаа дараа ч ямар төлөвт орж байгаа. Энэ төлөвөөсөө аль нэг төлөв рүү шилжих болсон тохиолдолд дунд нь бас ямар функцүүд ажиллаж байгаа гэдгийг мэдэж авснараа өөрсдөө application-ыг санахаа баг зарцуулдаг ч юм уу батарей баг ашиглаж хэмндэг төрөл бүрийн давуу талуудтай. Тэгэхээр user friendly байх тэр боломжуудыг нь бол хангаж өгөх боломжтой. За бид нэр өнөөдрийн хичээлээр XO гэдэг тоглоом хийж үзнэ. За бид нэр ямар ч нэг welcome маягийн screenтэй тухайн screen нэг хоёр баттонтай. Тэгээд тухайн хоёр баттон нь болохоор 2-ыг 3-ыг харьцах 3 эсвэл 5-ыг харьцах 5 гэд сонгож өгөөд тэгээд сонгосныхаа дараачаар ямар ч тухайн тоглоомын талбар нь ачаалдаг. Тиймэрхүү тоглоом хийж үзнэ. За энд байгаа бүх файлуудыг ямар ч байсан хамтд нь хавсаргана. За эхний ээлжинд isolation project үүсгэж үзье. За files руу ороод new эндээс auto гэдгийг сонгоод өгчнө. За энэ дотор бидний нэгдүгээр хичээлийн дагуу хэрэг та бүхэн орчноо бүрдүүлсэн орчинд код бичиг бэлэн болчихсон бол Android гэх фолдер нэмэгдсэн байх ёстой. За энэ Android гэдэг фолдер дотор Android application project гэдэг нэг сонгоё. Тоглоом гэд нэр өгчээ. За би хурдан ачаалах болов гэдэг үүднээс ямарчсан энэ Android 2.3.3 хөвлөр API 10 хөвлөрийг сонголоо. За minimum SDK бид нар одоохондоо төрөл бүрийн утсан төрөл бүрийн хөвлөрүүд таарахаар аппликейшн бэлтгэхийг зориагүй. Тийм болохоор энэ minimum SDK энтрийг бол орхив. Icon бид нарт хамаагүй. За эхэнд гарч ирэх activity blank activity байхад болно гэд энэ чигээр нь явуулъя. Main activity-га нэрийг өөрчлөөд welcome activity гэдээ өөрчилжээ. За default-аар та бүхэн application үүсгээд ингээд шинэ нэг activity үүсгэсэн тохиолдолд хэдүүл эхлээ manifest файлтаа танилцъя. За энэ зүүн талд байгаа Android manifest XML файлыг нээгээд за энэ доор нь асал манай нэг Eclipse манаас user friendly байх үүднээс бид нэг шууд энэ дээр янз бүрийн тохироо өгч болно. Гэхдээ нэгэн тал код бичиж байгаа программист улсууд юм аль болох XML файлтай тулж ажиллавал илүү зүгээр, илүү амар байдаг. Бидний түрүүний харуулж өгсөн хувилбарууд бол энд байна. За minimum required SDK, private SDK.
За энэ аппликейшны icon ямар байх юм, theme нь ямар байх юм гэх мэт олон зүйлсүүд байна. Энд болохоор бидний default-оор үүсгэгдсэн welcome activity-г энэхүү аппликейшн ашиглана гэдгийг бол зааж өгсөн байна. За Android name гэдгийг хойноос cache буюу double quote-ын дотор цэг тавиад тухайн классынхаа нэрийг хүчнэ. За манай класс болохоор та бүхэнд харж байгаа source default package байгаа. Энэ дотор та бүхний үүсгэж өгсөн activity-ийн класс байх ёстой. За тэгвэл манай activity-ийн энэ класс энэ бичигдсэн байна. Урдаа цэг авсан. За энэ activity ажилласнараа энэ activity-ийн гарчиг нь юу байх юм гэдгийг string гэдэг resource-ийн values дотор харагдах ёстой. String XML энэхүү resource-ны title activity welcome гэдэг нэртэй тухайн variable тогтнолыг авч харуулах юм байна. За энэ нэг сонирхолтой юм юу вэ гэхээр Android application-ийн хувьд main функц гэж байдаггүй. Гэхдээ main activity гэж байдаг. Тэгэхээр энэхүү main activity-г яаж тодорхойлж өгдөг вэ гэхээр intent filter гэдэг энэхүү tag дотор элемент дотор action-д нь бид нэр яг энэ дэлгүүрийг бол бичих шаардлагатай. Тэгээд энэхүү activity-г хаанаас ачаалах боломжтой юм бэ гэдгийг нь ерөнхийдөө энэ категорийн launcher бүлэгт бол байршуулсан байгаа юм. За энд байршуулснаар жишээ нь ямар давуу талтай ч юм уу бусдаас юугаар ялгагдаж болох вэ гэхээр бид нэр desktop дэлгэцэн дээр shortcut-ууд үүсгэхдээ за application launcher ч юм уу тиймэрхүү байдлаар сонгоод үүсгэж болдог. За тэгвэл бид нэр энэ activity дээр энэхүү төлхөрийг ашиглаад энэ категорийн launcher гэдэг категорид бүлэгт оруулж өгснөөрөө дэлгэцэн дээр өөрсдийн application-ы shortcut-ыг бол байршуулах боломжтой болж байгаа. Мэдээж байршуулаад тухайн хэрэглэгч клик дарсан тохиолдолд энэ welcome activity гэдэг activity дуудагдах ёстой байна. За дараагийн хэсэг нь энэ layout дотор байрлах activity work_welcome xml гэдэг файл байна. Энэхүү файл нь болохоор бидний welcome activity-гийн хувьд харагдах user interface байгаа. За эндээс бид нэр чирээд янз бүрийн зүйлсүүдийг гар гаргаар шууд user interface байдлаар хийх боломжтой. За түрүүн хэлсэн XML файлтай ажиллах зүгээрээ гэдэг ямар ч XML файлыг нэ. За энэ дотор болохоор default-аар text view нэг шиг text view байгаа. Тухайн text view нь харагдаж байна. Цаг хугацаа хэмнэх үүднээс би өмнө бичсэн кодноос resource-уудаа кодуудаа ямар ч цуглаад тавья. За энэ хамгийн түрүүнд хэдүүлээ миний resource folder-ийн values доторх strings XML-ийг онгойлгож үзье. Энд хэд хэдэн зүйлсүүдийг бол нэмж өгсөн. За эндээс би хэрэгтэй юмдаа копид авчия. За энэ button-тай хоёр зүйлс бол хэрэгтэй. За энэ дүрийг нэмсэн копид авчия. За үүнийгээ болохоор өөрийнхөө strings folder-ийн энд орон байрлуулнаа. За бид нэр 7x7-тайг бол хийхгүй өнөөдөр хувьд шаардлагагүй цаг үрээ явах уу. За үүний оронд welcome activity my game. За энийг дараа нь тайлбарлаа. Activity second welcome гэдэг. За үүний дараачаар хэдүүлээ view үүсгэх буюу welcome activity ямар хуу элементүүдтэй байх юм бэ гэдгээ тавьж өгье. За миний энэ activity welcome XML гэдэг нь харагдаж байна. Бид нэр эндээс хоёр button үүсгэж өгнө. Энэ хоёр button-гийн кодыг хуулаад за layout-ийн activity welcome XML хэсэгт копид тавьчих, paste-ийг тавьчих. Энд юу бичсэн байгаа гэхээр бид нэр хоёр шиг button оруулж өгсөн. За хоёр шиг button бид нэр эхлээд ID оноож өгсөн байна. За дараа нь өргөнийг нь, өндрийг нь, текст нь юу байх юм, on click дарахлаад юу хийх гэдэг. За ID яагаад тодорхойж өгөө гэхээр бид нэр front view буюу хэрэглэгчид харагдаж байгаа хэсэг дээрээ тодорхой нэгэн элемент байрлуулад за магадгүй background хэсэгт бид нэр state-ийг нь өөрчлөх, төлбөрийг нь өөрчлөх, харагдцыг нь өөрчлөх тохиолдолд бид нэр энэ рүү хандах хэрэгтэй болно. За тэгвэл ийшээ яаж хандах вэ гэхээр бид нэр энэ ID-гаар нь хандах хэрэгтэй байна. Тэгэхээр би main функцээс ямар ч байсан энэ сүлд нь library дотор байрлах, resource дотор байрлах, layout дотор өөрсдийн welcome activity-ийн XML файлыг базараа өөрчилсөн, button хийсэн. Одоо харин бидний энэ button-тай холбоотой on click үзэгдэл байгаа. Тэгэхээр үзэгдлүүдийг дарахад цаашаа юу хийх вэ гэдгийг
ерөнхийдөө бүх source файлууд зүүн талд харагдах source гэдэг фолдер дотор та бүхний үүсгэж өгсөн package нэгэнд хадгалагдаж байгаа хэвээр. Vacuum activity үүнийг хэмжүүлсэн нэ. Энд бидний түрүүн ярьсны дагуу onCreate функцийг бол давхар тодорхойлж өгсөн байгаа. Override хүрээ төсөлмжтэй байгаа. За энэ хүү функц нь болохоор нэг параметр дамжуулж авдаг. За энэ бол bundle төрөлтэй. Энэ параметр нь ямар утга учиртай параметр вэ гэхээр бидний аппликейшнээр тодорхой үйлдэл хийж байгаа, тодорхой зүйлсүүдийг хийж байгаад эргээд гарсан тохиолдолд манай аппликейшны төлөв нэгсэн хадгалагдах хэвээр. Өсгчүүдийн төлөв харагдчихсан, view-үүдийн төлөв гэх мэт төлөвүүд юмсан хадгалагдчих хэвээр. Тэгвэл бид нэр эргээд resume буюу application руу эргээ ороход энэхүү bundle төрөлтэй объект руу хандаж хуучин төлөвүүдээс сэргээдэг байгаа. За мэдээж энэхүү параметрыг бол дээшгээ эцэг класс руугаа дамжуулах шаардлагатай. Эндээс сонирхолтой зүйл байгаа. Тэрний юу гэхээр бид нэр түрүүн тодорхойлж өгсөн XML файлыгаа эргүүлээд энэ функцтэй холбож өгсөн байна. Өөрөөр хэлбэл энэ хүү activity ажиллаж эхлэхэд бид нэр content view-ийн зам гэж resource-ийн layout доторх activity welcome гэдэг XML файл шүүдийг зааж өгсөн байна. За цагаан энэ хүүднээс би ямар ч гэсэн өмнө бичижсэн кодноос энэ дотрыг бичих үед болоо тавь. Welcome activity энэ дотор 3 функц байгаа. За ямар 3 функц вэ гэхлээр за start 33 гэдэг батныг дарахад юу хийгдэх юм? Start 50 гэдэг батныг дарахад юу хийгдэх юм? Бид нэр аливаа view буюу widget дээр үзэгдэл тодорхойлж байгаа бол параметрт нь заашгүй нэг view төрлийн объект бол дамжиж ирж явах хэрэгтэй. За тэгээд энэ хоёр параметр нь болохоор цаашаа дамжиж ирсэн view-ийг мөн нэг 3 гэсэн доод доотлол нь болохоор 5 гэсэн доод хамт дамжуулж өгч байгаа. Юу руу ихлээр энэ start second гэдэг функц. Энэ start second гэдэг функц нь болохоор энд байгаа activity-гаас шинэ өөр нэгэн activity үүсгээд эргээд тийшээ шилжих. Ингэж шилжихдээ дундын санахаа гэх юм уу та. Нэгс нэг юм ууц шиг зүйл байдаг. Харах ханаар ойлгох юм бол ууц шиг зүйл байгаа. Тэр дотор бид нэр дамжуулж өгөх хэрэгтэй шаардлагатай гэсэн бүх параметрууд өсөчөдөө хийж өгөөд тэгээд цааш нь дамжуулаад дараагийнх activity-д өгдөг. За тэгвэл бид нэр энэхүү одоо зүйлийг хийхэд бол intent классаас нэг объект үүсгээд intent класс нь эхнийх нь параметр context гэж зүйл байдаг. Энийг бид дараагийн хажуулуудаар ярилцсан. За энэ intent нь ерөнхийдөө ямар классыг цаашаа дуудаж ажиллуулах вэ гэхээр game activity гэдэг классыг дуудаж ажиллуулна. За дундаа ямар офсчууд дамжуулах вэ гэх юм бол click button гэдэг нэртэйгээр toSend гэдэг офсч хамтыг дамжуулахаар байгаа. Тэгээд энэ activity гэдэг классын функц болох start activity гэдгээр бид нар энэ үүсгэж өгсөн intent-тэй бол дамжуулах хэрэгтэй байгаа. Иймэрхүү байдлаар хамгийн энгийн байдлаар бид нар нэг activity-гаас нөгөө activity-г дуудах боломжтой. За энэ ямарчсан алдаа гарсан маань бид нар мэдээж game activity гэдэг классаа үүсгэж өгөөг байгаа. Тэгэхээр одоо хэдүүлээ бүгдээрээ гар аргаар шинэ activity үүсгэж үзье. За тоглоом гэдэг нь ерөнхий проектын дотор source кодод байлах фолдер, за миний default package. Энэ дотор би mouse button хоёроо дараад new class гэдэг. За game activity гэдэг нэртэй. За энэ маань main функц агуулгыг өгөөд тийм болохоор бид нэр цаашаа өөр юмрын тохиолдол өөрчлөлгүйгээр finish хийх боломжтой. Хамгийн түрүүнд энэ хүү класс маань